Сайн байцгаана уу манайха. Та эдэр юу вэ? Уг нь бол цалин буух гэдэрэнгүүд хамар загтандаг. Хоол явах гэхлээр уулзахтандаг. Бас болохгүй юм гэдэвэл бухсахтандаг шүү дээ. Тэгсэн мэнд нь ямар загтансан мэдрэмж төрдөггүй. Бодвол тэгээд болоогүй юм байлгүй те. Яг нь тэгээд цалин буудал зайч байна, лайч байна. Тэр болтол та нарын ямар нэгэн газар загтнаад байвал мен чинь өнөөдрийн бичлэгээрээ маа жижигүүлж болж байна. За тэгээд олон юм ярилгүй маа жицгаах уу. Гшиг. Энэ зүг мажори залуу гэж нэрлэж бол зүгээр юм шүү те. За. Өнөөдрийн бичлэгний гол төр ёстой мүлжөөлөөл юм гараалахаар тийм л айхтар амьдралын түүхтэй нэгэн эмэгтэйн талаар ярина. Тэр бол энэ дэлхийд байж болох цөөн хэдэн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг дурсахгүй байхын аргагүй. Түүхэнд бичигдсэн зурвал хэрэг. Ирчүүдийг идэгч мангас очид Айлен Ворноос 1956 оноос 2002 он бодит түүхээс сэдвлэн бүтээв. Айлен Ворноос 1956 онд Мичиган мужид төрсөн. Ясны угуул Америк иргэн. Гэвч түүний амьдралын зам хоёр нь төрхөөс нь ахуулаад дардан байгаагүй. Юун тэр уран зохиол, кино энэ цаашаа. Игчийн амьдрал бол өөрөө кино. Гэхдээ маш гонхтой эсвэл хадал явдалтай. Түүний ээж нь 16 настайд нь төрүүлсэн ч ажил төрөл лар гэрийн санхүү хойтгаа аваад уртгаа нөхдөг. Бараг нөхдөгчгүй. Тиймээс ч нэг худалгүй өвөө эмэд нь өрчлөөсөн байдаг. Гэхдээ энэ бол түүний амьдрал тохиосон байж болох хамгийн новшийн үйлдэл болсон. Яагаад гэвэл тэр өвөө эмээ гих хүмүүс нь төрүүлсэн ихээс нь бүр 1000 дахин илүү задгаа алдсан архичд. Дээр нь мэдрэл муутай юм шиг дарамтлагдаг хүмүүс ээжээ. Айлиныг өргөж авсан өвөө нь түүнд бэлгийн дарамт үзүүлж дээр нь өдөр болгон шахуу зоддог байсан. Гэвч тэр нэг гайтай өдөр гэрт нэрсэн өвөөгийнх нь найз гэгдэх 60 настай үхэж хөвтмөр болох өрчгөр өвгөн 14 настай тэр жаахан охиныг хүчирхийлсэн байгаа юм. Тэгээ бүр Айлин тэр өвгөнөөс жирэмсэн болчдөг наац. Яатсан хэцүү амьдралвд. Жирэмсэн гэдгээ мэдсэн ч төрүүлэхээ шийдсэн юм шиг байгаа. Гэрлээгүй эхчүүдийн асрамжийн газарт 1970 онд 14 настайдаа хүү төрүүлсэн. Үүнээс хэдэн сарын дараа сургуулиасаа гарч өвөө нь гэгдэх үхэж хөвтмөр түүнийг хүүхдээ өршлүүл гэж байнга дарамталдаг гэжээ. Уг нь охиныхоо охин үрийг имээшүү ухаантай юм бол жаахан сэтгэл гаргамаар да. Гү! Ёстой тийм юм байхгүй. Мэдсэн ч мдээгүй юм шиг явж исэн чавган цагаа. Тэгж байсараа байгаад архинасаа болоод илэгний орд авдраар өнгөрсний дараахан Айлен Ворносыг өвөө нь гэрээсээ хөөж гудамд цөлжээ. Яг энэ харамсалтай ч гэх юм уу, аштайч гэх юм уу үйл явдлаас болоод тэрээр ой модонд майхан засаж амьдарч эхэлсэн байгаа юм. Мэдээж тэр балиар өвгөн түүнийг ахиж хүчирхийлэхгүй болсон нь аштай байж болох ч Айлен Ворноос яг энэ үед л бүрэн өөрчлөгдөж буруу зам руу гүнзгий оржээ. Тэрээр бор хоногийнхоо хоолыг олох гэж бие үнэлж арга зааж нэлээд хэдэн жил үргэлжилсээр энэ нэг лалрын амьдрал туулж явсны эцэст 69 настай нэлээд мөнгөтэй бэрийн өвгөнтэй 1976 оны ихэр гэрлэлтэд батлуулж. Энэ үедээ Айлен Ворноос 20 настай байсан. Гэвч хар бараа амьдралдаа дэндүү авцсан Айлен байнга хэрэг төвөгт орооцолдож дандаа шахуу цагдаа дээр байцаалд өгж торгуул төлж дээр нь нөгөө өвгөнтэйгөө муудалцдаг байв. Айлин эхээсээ хоёулаа. Дээрээ ахтай. Даанч ах Кейт нь шизофрен гэсэн онштой. Ам зууж явсараа байгаад тухайн 1976 оны 7 сарын 17-нд улаан холон хорт авдраар өөд болсон. Энэ явдлын дараа Айлинд ахих нь амьд хатгалын мөнгө орж ирсэн байдаг. Гэвч түүний тэр бадрангуй бодол нь улам хэрэг сэтэрч эхэлсэн гэж хэлж болно. Нөгөө нэг нөхөр гэгдэх 69 настай өхөө хүлээж өвдсөн өрчгөр өвгөн түүний энэ үйлдэлээс болсон уу? Эсвэл болдоггүй борыг услаж өгөхгүй байсан уу? Мэдгүй. 1976 оны 7 сарын 21-нд гэрлэлтэд зузалжээ. Ерөнхийдөө Айлен Ворност цааш амьдрах итгэл үнэмшил огт байхгүй болж гидслүүгээ өөрт байсан буугаар буудаж амиа орлохыг завдсан байгаа. 14 наснасаа 22 нас хүртлээр 6 удаа амиа орлох гэж оролдож байсан. Амьд үлдэх хувьтай байсан уу, ахиад тулах зовлон байсан уу? Үхэж өрөөсөө өгдөггүй байжээ. Ингэж гимээ сүүлийн энэ үйлдэлээсээ сургамж аваад тэр утгаараа мангас болж цааш жинхэнэ хүнд гарын дээрэмчин хөнгөн явдлын хатан болсон байд юм аа. Харлаж томорж хагарах төгсөн хадаг шиг бовтой өрчисэн өвөө нарыг
Хадан гэрлүүн өчиггүй буцаадаг эхний хэрэг ийхүү эхэлжээ. 1989 он 11 сарын 30 шөнийн тэг цаг Айлен Ворноос хамгийн гоё гэсэн хувцас өмсөд Азтан тодруулах шөнийн ирвэхээ үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлв. Хотын удмаар дуу аялаад алхаж байтал түүний хажууд нэг машинтай өвгөн ирж зогсоод за миний охин сайн уу? Өвөн харин нэг алжаалаа тайлд юм уу санаатай. Ингрич нэг өнөрлчгөө. Хэд болох уу хэ? Та яг зүүн дээр ирсэн мэн үү? Ямар ч ойлоо ийш нэг эзэнгүү газар руу явах уу? За тгий хүүхэ. Суучих гээд. Ингэж яваад тэд удалгүй ярилцаж тохиролцсны үндсэн дээр юу яхаар болцгоосон юм шиг байна. Гэтэл гинтэл хөнгүү газар очисон даруйдаал найлнэлгээд хамаг юмаа бариад байсан өвгөн шууд л Айланыг хүчирхийлгийг оролдож мөнгө төргөн дээрээ гонжирч эхэлжээ. Игч жаах байн авч явдаг цүнхнээсээ буу гаргаж ирээд "Мач юм уу яруу өвгөн? Дэлгүүрэн дээр ажиллаулдаг гэж гороодсон мó өвгөн бэ?" гэд ахиж илүү үйлдэл хийхээс өмнө шууд л шүүрэн шанаг болтол нь буудаж зогцыг нь урагшаа машиныг хойд зүгт нуусан байд юм аа. Айлен Ворносын зурал аллагын эхний хохирогчор 51 настай Ричард Чарльз тодорчээ. Айлен энэ мэтчлэн хэрэг үлдэж явсаар 1 мэтгэхэд 3, 2 мэтгэхэд бүр 6 оны 89 оноос 90 оны хооронд нухацсан юуч бодолгүй дараагийн азтан хэн байх бол гэсэн ухааны бодонгоо явж байтал өөрний газар цагдаа нар энэ хідэн цаг бусаар явсан бов шовны донтой балиар гарууд яагаад алга болоод байгааг судлаад явж байлгүй л яах вэ? Гэтэл яасан байх нь? Айленыг The Last Resort гэд нэр нь хүртэлсүүлчих гээд үүлийн үртэнийг пабд пив шимэд сууж байхад нь түүнийг хууль бус зэвсэг биедээ авч явсан гэх үндслэлээр оймсыг годгонуулсан байт юм аа. Гэтэл түүнээс мэдүүлэг аваад өөр хэрэг толбогдож байсан энэ трийг судлаад үзсэн чинь яасан байх нь? Нөгөө алга болоод удаанда зогцсон олдсон балиар нөхдүүдийн хэрэглүү игчийн нэр ус хурууныхээ энэ төр нь өөлөх юмгүй үсрэн орон холбогдсноор тэр нэг гайны ганц шил юмыг яах гэж уваа гэсээр Шоронгийн хааныг толгоогоор шаасан байт юм аа. Заазиалыг шоронд байх үедээ бүр 6 удаа шүүгчтэй сонссон. Нүгэлтэй хүнээр додорчээ. Учир нь гэвэл өөрөө хэлэхдээ энэ бол цэвэр бие хамгаалах урлаг. Урлаг гэсэлэрч үйлдэл байсан гэж шүүгт мэдүүлэг өгсөнтэй холбот. Гэвч 6 өрчгөр өвгөнийг цааш нь харуулсан нь нотлогдсон ч 7 гэж яригддаг. Яагаад гэвэл 6 хүний зохицыг олсон ч үлдсэн нэгийнхэн зохицыг олоогүй. Дээр нь тодорхой баримт олдоогүй. Болохоор түүнийг 7 удаа цаазаар авах ялаас мулталж үлдсэн. 6 цаазын ялыг нь үлдээсэн байдаг. Тэгээд цаазын ялыг үлдэхээс өмнө ер нь хүмүүст дуртай нэг хоолоо идэх, дээр нь сүлийн үгээ хэлэх боломжийг олгох юм байна л та. Гэхдээ Айлен хоолноосоо татгалзаж оронд нь нэг аяг кофе аваад тэрнийг шимэнгээ сүлийн үгээ хэлсэн байдаг. Тэр үг нь "Би буцаад ирнэ. Яг л Есүс Христ ахин төрсөн шиг. Бүр маш том хөлөг онгоцон дээр зогсонгоо би буцаж ирнэ" гэж эцсийн үгээ тэрээр хэлснээр уг хэрэг явдлаас 12 жилийн дараа 2002 онд үхлийн тариа хийлгэж заазын ялыг авсан байдаг. Айлен Ворносыг хүмүүс янз бүрээр л нэрлэдэг. Ирчүүдийг идэгч, мангас ба сахиусан тэнгэр, балиар нийгмийн хохирогч гэх мэт олон янзаар л нэрлэдэг. Хожим түүний амьдралаар кино хийж маш олон болтгүй бортой өвөө нарыг болохгүй үйлдэл хийгээд байвал хүүхэд чинь биш хөөхөнд олгоо цуцдгийн гэдгийг маш сайн ойлгуулсан сургамж олжээ. За тэгээд энэ үрээд энэ бичлэгээд дуусгачих. За тгий. Гэхдээ штэ энэ нэмэгтэй талаар судлаалаа үл юм гараал байх юм байна лээ. Тэгээд яг хуу мань чин тэр цуврал алла болсон талаар нь зах цухаас нь жаахан юм ин л ярьлаа. Хэрвээ та нар илүү ихийг үзмээр байвал Indestic.com-аас ороод сонирхоорой. За дууссан. Тий сайд байдаггүй хөө. За тэгээд энэ үртэл сонссон улаан сонсогч танд маш их баярлалаа. Хэрвээ танд миний бичлэг таалагдж байвал subscribe хийж дэмжээрэй. Баярлалаа баяртай.